Америк нэгдсэн улсын агаарын хүчин Иран улсын цөмийн байгууламжуудад цохилт өгч эхэллээ. Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөл Ираны асуудлаар шуурхай хуралдаж байна. Иранд агаарын цохилт өгөх шийдвэр гаргасан нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг импичмент хийх шалтгаан мөн гэлээ. НАТОгийн гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалахад зарцуулах тухайд санал нэгджээ. Арам тэрэг зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. DFB агентлагийн албан ёсны сурвалжтайгаар та бүхэн дэлхийд дахинд өрнөж байгаа цаг үеийн мэдээллийг таймлаг өргөх болно. Америк нэгдсэн улс Иран, Израилийн хооронд цөмийн хөтөлбөрийн асуудлаар эхэлсэн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож Ираны гол цөмийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн байна. За ингэснээр Иран улс руу чиглэсэн 1979 оны хувьсгалаас хойших хамгийн том барууны улсын цэргийн ажиллагаа эхэллээ гэж олон улсын улс төр шинжээчид нөхцөл байдлыг дүгнэж байгаа юм байна. Тэгэхдээ нөхцөл байдал цааш хурцдах хэсэг нь Ираны хариу арга хэмжээ юу байх вэ гэдгээс хамаарах шинжтэй байна. Учир нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп замун төрийн департамент Иран руу дахин агаарын цохилт өгөх төлөвлөгөө одоогоор байхгүй зөвхөн Иранаас хариу цохилт өгсөн тохиолдолд дараагийн товтлогоог хийх хэсэг талаар шийдвэр гаргана гэсэн байна. Тэгвэл Ираны хувьд эцэг хүртэл бууж өгөхгүй хариу арга хэмжээг дипломат орчноос эхлээд цэргийн хүч хүртэл бүх хувилбараар авахаа зарласан байна. Тиймээс дэлхийн нийт яг одоо Ираны хариу үйлдэлийг анхааралтай ажиллаж байгаа гэсэн. Америк нэгдсэн улсын агаарын хүчний Иранд хийсэн цохилтын талаар тодруулах юм бол 30 мянган фунтын жинтэй газар доорх байгууламж нэгт зохих хүчин чадалтай тесрэг бөмбөгийг ашиглаж Ираны Фордо уулын цөмийн байгууламж дээр хайсан. Халдлагад Натанс болон Исфахан дахь байгууламжууд мөн хохирол амссан байна. Халдлагын дараа цацраг идэвх түвшний хэмжээ нэмэгдээгүй гэж олон улсын атом энерги агентлагаас мэдээлж байгаа ч гэлээ телевизийн мэдээлэлдээ Дональд Трамп Америк нэгдсэн улсын агаарын товтлогоо амжилттай болсон Ираны ураны баяжуулалтын чухал байгууламжууд бүрэн бүхэлдээ устгагдсан гэж байна. Америк нэгдсэн улсын Ираны цөмийн хөтөлбөрт учруулсан хохирлын талаарх одоогийн байдлаар мэдэгдэж байгаа зүйлсийг шинжээч ажиглагчдын дүгнэлтийн хамт хүргэе. Юун түрүүнд Фордо нөрөө Ираны хамгийн чухал уран баяжуулах төв ба уулын гүн дотор байрлалтай агаарын цохилтоос хамгаалагдсан байгууламжаа гэдэг. Үндсэн танхимууд нь газрын гадаргаас 80-аас 90 метрийн гүнд байрладаг юм байна. Харин ийм гүнд нэвтэрч чадах тесрэг бөмбөгийг зөвхөн Америк нэгдсэн улс эзэмшдэг гэдэг. Тэр нь 13.6 тонн жинтэй GBU 57 загварын бункер нэвтлэгч байгаа. Америк нэгдсэн улсын 6 B2 бөмбөгдөгч онгоц ашиглан нийтдээ 12 ийм бөмбөгийг Фордод хайсан юм байна. Maxar компани хиймэл дагуулын зургуудаас харахад цохилтын дараа Фордо орчимд 6 том тоогоо үүссэн байна. Эдгээр тоогоо нь газрын гүнд байрлах байгууламжийн яг эгц дээр нь хэр дагуу байрласан байна. Олон улсын атомын энерги агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Фордод шууд цохилт ирсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дотоод байгууламжид бодит гэмтэл учирсан эсхийг одоогийн байдлаар үнэлэхэд эртэнэ гэсэн байна. Тэгвэл Америк нэгдсэн улсын шинжлэх ухаан олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Дэвид Албрайт уран баяжуулах үндсэн танхим болон туслах байгууламжуудад их хэмжээний хохирол учирсан байх магадлалтай газрын доорх танхим бүрэн сүйдсэн жирж болно гэж байна. Тесрэг зэвсгийн шинжээч Арис судалгааны байгууллагын захирал Jensen Jones мөн ижил байр суурь илэрхийлсэн. Ихтэй 6 тусдаа цохилтын уулмөр илэрсэн гэдгийг хэлж байгаа юм. Даман уулын хажуугийн өнгө нилээд хиймэл дагуулын зурагт өөрчлөгдсөн байгаа нь цохилтын дараах үнс тоос бүрсэн том талбайг бол харуулж байгаа юм байна. Цохилтоос өмнөх хиймэл дагуулын зургаас харахад Ираны Фордо удах 6 хонглын 2-ын амсрыг шороогоор бүглэж байсан нь товтлогоонд бэлдэж байсан гэж таамаглахад хүргэсэн байна. Дараагийн цохилтонд өртсөн байгууламж нь Натанз байгаа. Цахилгаан хангамж болон тоног хөөрөмжт нохирол учирсан байж болзошгүй. Натанз нь Ираны хамгийн том уран баяжуулах байгууламж гэгддэг. Анх 6 дугаар сарын 13-нд Израилийн хийсэн анхны цохилтын бай болж байсан. Энд газрын дээрх 6 байрлал, газрын доорх 3 байгууламж байдаг. Ураныг цөмийн түлш болон хувиргах центрифуг буюу эргэлдүүр төхөөрөмжүүдийг энд байрлуулсан байдаг. Израилийн анхны цохилтоор газрын дээрх байгууламжуудын цахилгаан хангамж гэмтсэн гэж олон улсын атом энерги агентлагаас баталсан. Америк нэгдсэн улсын халдлага Натанзыг онилсон 2 дахь халдлага байсан гэсэн. Америк нэгдсэн улсын B2 бөмбөгдөгч онгоц 2 ширхэг бункер нэвтлэгч бөмбөг тесрэг бөмбөгийг энэ газар хайсан юм байна. Мөн Америк нэгдсэн улсын тэнгисийн флотын шумбагч онгоцууд Натанз болон Исфахан руу нийтдээ 30 даалгавчид пуужинг харуулсан байна.
Maxar компани хиймэл дагуулын зургуудаас харахад хоёр шин тоогоо энэ газарт үүссэн байгаа нь тесрэг бөмбөгийн уулмөр байх магадлалтай. Нэг нь 5.5 м, нөгөө нь 3.2 м диаметртай газрын гүнд байрладаг хэсгийн яг эцдээр нь байрлалтай. Харин газрын доорх байгууламжид яг ямар хэмжээний хохирол учирсан байгаа нь одоо хүртэл тодорхойгүй хэвээрээд байна. Цохилтонд өртсөн хамгийн сүүлийн онцлог газар нь Исфахан байна. Исфахан нь Ираны төв хэсэгт орших хамгийн том цөмийн судалгааны төв. Уг байгууламжийг 1984 онд Хятад улсын дэмжлэгтэйгээр байгуулсан юм байна. За одоогоор 3000 орчим эрдэмтэн ажиллагаа гэдэг судалгаа бий. Зарим Америк нэгдсэн улсын цохилтын дараа хиймэл дагуулын зургаас харахад 18 барилга, бүрэн болон хэсэгчлэн сүйдсэн байна. Цохилтын улмаас үүссэн их хэмжээний нуранг харалсан бүс нүдэнд ил бол харагдаж байгаа юм. Америк нэгдсэн улсын шинжлэх ухаан олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн тайланд Америк нэгдсэн улс Исфаханы ойролцоох газар доорх хонглоодыг мөн онилсон байх магадлалтай гэлээ. Мөн үндсэн уран хувиргах байгууламж хүнд гэмтэл авсан гэж тайланд дурдсан байна. Түүнчлэн газрын доорх байгууламж руу ордог 4 хонглын 3 нурж гэмтсэн байна. Эдгээр хонглууд нь Иран 20 болон 60% хүртэлх баяжуулсан урааныг хадгалдаг байна. Харин зэвсгийн зэрэглэлийн уран 90% хүртэл баяжуулсан байх шаардлагатай. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хийсэн хиймэл дагуулын зургууд дээр эдгээр хонглуудыг шороогоор бүглэж байгаа үйл явц ажиглагдсан гэж байна. Энэ нь цохилтын дараах дэлбэрэлтийг дотроос нь хязгаарлах эсвэл аюултай бодис гадаргуу руу цацагдахаас сэргийлэх зорилготой байж болно. Нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү цөмийн байгууламжуудаас гадна бас нэгэн санаа зовсон зүйл байгаа нь хормозын хоолой хаагдгүй үгүй юу гэдэг. Америк нэгдсэн улстай мөргөлдөөнд хүргэж болцошгүй хамгийн том стратегийн хариу арга хэмжээний хүрээнд Ираны парламент хормозын хоолойг хаах шийдвэрийг гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах ёстой. Энэхүү зөвлөлийг албан ёсоор Ираны ерөнхийлөгч удирддаг боловч шийдвэр гаргах эрх мэдэл нь дээд удирдагч Айтолла Али Хаменейд байдаг юм байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 4/1 нь энэхүү хоолоогоор дамжин өнгөрдөг. Хоолойг хаах нь газрын тосны үнийг огцон ус гэж цаашдаа дэлхийн эдийн засгийн хямралыг дагуулж болзошгүй байгаа юм. Дашин туртахад үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын хотуудад дайн болж магадгүй гэж санаа зовсон иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын зүгээс дотооддоо өндөр түвшний аюулгүй байдлын сэрэмжлүүлгүүдийг өгч байгаа. Ихэнх томоохон хотуудын цагдаа нар шашны, соёлын зам нь дипломат байгууллагуудын хамгаалтыг чангадсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн ням гарагт өөрийн Truth Social платформ дээр Ираны улс төрийн дэглэмийг солигдохоор санааг хүндсэн байна. Тодорхойлох юм бол тэрээр дэглэм өөрчлөлт гэдэг үгийг хэлэх нь улс төрийн хувьд зохимжгүй байж болох ч гэлээ өнөөгийн Ираны улс төрийн дэглэм улс орных нь хөгжил дэвшилт тус нэмэр болохгүй бол солихоосор арга байхгүй гэсэн баг нь Ираны их баригчдын дургуутлыг хүргэсэн байна. Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөл Америк нэгдсэн улсын агаарын хүчин Ираны цөмийн байгууламжуудыг ийхүү онилсон ноцтой халдлагуудыг хийсэнтэй холбогдуулан шуурхай хуралдааныг өнөөдөр хийсэн байна. Хурлын үеэр уг товтлогоо олон гишүүн орны хурц шүүмжлэлийг дагууллаа. Орос, Хятад, Пакистан улсуудын санаачилсан газогсоох тухай төсөлд нэн даруй ямар ч нөхцөлгүй газогсоох шаардлагыг дэвшүүлсэн гэж дипломатик сурвалжууд мэдээж байна. Энэхүү тогтоолд Америк, Израилийг шууд нэрлээгүйч гэлээ Ираны цөмийн байгууламж руу хийсэн довтлогоог зогсоохыг шаардсан байна. Одоогоор санал хураах тав хараахан гараагүй тогтоол батлагдах нөхцөл нь дор хаяж 9 гишүүний дэмжлэг авах байна. Мөн 5 байнгын гишүүн болох Хятад, Франц, Орос, Их Британи, Америкийн аль нэг нь хориг тавихгүй байх ёстой. Гэвч Америк өөрийгөө буруутгахгүй нь бол тодорхой тул энэхүү тогтоолыг батлагдах магадлал бага гэж хэлж байна. Гэхдээ Хятад болон Оросын зүгээс Иран улстай харилцаа холбоо сайтай улсуудын хувьд тогтоолыг батлуулах чиглэл улс төрийн зүгээс дарамт шалт үзүүлэх нь бол мэдээж. Америк нэгдсэн улсын төр эчин сайд Дороти Ши Америк нэгдсэн улсын өгсөн цохилтыг өмгөөлж бид иргэд болон холбоотнуудаа хамгаалах үүднээс Ираны уран баяжуулах чадварыг устгах бууруулах алхам хийсэн гэж тайлбарлаж байна. Мөн тиймээс Америк руу чиглэсэн альва хариу халдлага шуудч бай, шууд бусч бай үүнд ноцтой хариу арга хэмжээг авна гэсэн байна. Мөн үгээрээ Ираныг цөмийн зэвсэг бүтээх зорилгоос ухрах ёстой гэж байгаа юм. Гэхдээ Ираны их баригчид өнгөрсөн хугацаанд хизээч цөмийн зэвсэг үйлдвэрлэх бодол байхгүй гэж хэлсээр ирсэн. Мөн зөвхөн эрчим хүчний зориулалтаар урааныг баяжуулж байгаа гэдгийг хэлж байсан. Тиймдээ ч өнөөдрийн хуралдааны үеэр Ираны нэгдсэн үндэсний байгууллага дахь эчин сайд Али Бахрани Израиль болон Америк нэгдсэн улсын довтлогоо улс төрийн өдөөн хатгалгаас урхан гарсан хэрэгэ гэж тайлбарлаж байна. Тэрээр мөн Америк нэгдсэн улс өөрсдөө дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхээс түрүүлж хойш суусан тул Ираны зэвсэг хүчин хариу арга хэмжээний цаг хугацаа, шинж чанар, цар хүрээг өөрсдөө шийднэ гэдгийг тодорхойлсон байна. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хувьд аюулгүй зөвлөлт үг хэлсэн. Гэхдээ бүс нутаг суйрлын ирмэдээр ирлээ гэж хүртэл анхааруулсан байна.
Ихтэй Америк нэгдсэн улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгцсөн байгаа нь аль хэдийн докторгүй байдалд байгаа ойролт орондын бүс нутагт аюултай эргэлтийн цэг болж байна. Тиймээс яаралтай шийдэмгийн арга хэмжээ авч мөрөлдөөнөө зогсоож Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх бодит тууштай яриа хэлэлцээр буцан орохыг уриалсан байна. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх шийдвэр гаргасныхаа төлөө импичменттэй тулгарч болзошгүй байна. Учир нь Америк нэгдсэн улсын Конгресс дахь атажсан болон бүгд найрамдах хоёр намын аль альных нь гишүүд Дональд Трампын шийдвэр хууль ёсны үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байгаа гэдгийг ээж дараалан илэрхийлсэн. Орон нутгийн цагаар Вашингтонд бям гаргийн орой цагаан ортноос хийсэн товч мэдээлэлдээ Дональд Трамп Иранд цохилт өгөх тухай шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг бол тайлбарлав. Тэгвэл бүгд найрамдах намын ихэнх гишүүд Дональд Трампын шийдвэрийг дэмжиж өмгөөлж байгаа ч гэлээ зарим нь ардчилсан намын гишүүдтэй хамтарч Конгрессоос зөвшөөрөл авахгүйгээр Иранд цохилт өгсөн үндсэн хууль зөрчсөн үйлдэлээ гэж үзэж байгааг хэлж байна. Тухайлбал төлөөлөгчдийн танхим дах Ohio мужийн төлөөлөгч Дональд Трампын дэмжигчдийн нэгэ гэгддэг Warren Davidson энэхүү шийдвэрийг үндсэн хуулийн хүрээнд тайлбарлахад хүндрэлтэй байгаа гэдэг хүлээн зөвшөөрлөө. Кентаки мужийн төлөөлөгч бүгд найрамдах намын гишүүн Томас Масси Дональд Трампын мэдээллийг гарсны дараахан үндсэн хуультай зөвчөлдөж байна гэдэг бол нээлттэйсэн байна. Тэрээр өнгөрсөн 7 хоногт хоёр намын хамтарсан тогтоолыг санаачилж Конгресс албан ёсоор дайн зарлахгүй эсвэл тусгай зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд Иранд цэрэг оруулахыг хориглох тухай саналыг бол гаргаж байсан юм. Ардчилсан намынхны тухайд эсэргүүцлээ бүрч хурцаар илэрхийлж байгаа. Ихтэй үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдгээс гадна ерөнхийлөгчийг импичментэд хүргэх үндслэл мөн гэж үзэж байна. Тодорхойлбол Виржиниа мужийн сенатор ардчилсан намын гишүүн Тим Кейн Дональд Трампыг Конгрессийн зөвшөөрлийг авахгүйгээр Иранд цэргийн ажиллагаа явуулахыг хориглох тогтоолыг санал хураалтанд оруулахад зарлав. Тэрээр Дональд Трампын үйлдэлийг сайн дураараа эхлүүлсэн дайн гэж үзэж байгаа. Тим Кейний офсоос мэдээснээр тогтоол нь энэ баасан гарагт санал хураалтанд орох боломжтой. Өмнө давуу эрэхтэй тогтоол учраас заавал хийлцэгдэх юм. Энэхүү тогтоолыг батлахад энгийн орлогын санал хангалттай байна. Сенатын ардчилсан намын удирдагч Чак Шумер Тим Кейний энэхүү санаачилсан тогтоолыг дэмжиж ямар ч ерөнхийлөгч гинтийн эсвэл хөдөлгөлтөө автаж стратеги төлөвлөгөө байхгүйгээр улсаа дайн руу чирэх ёсгүй гэдэг бол хатуухан хэлсэн байна. Нью-Йорк мужийн төлөөлөгч Александра Ocasio-Cortez Дональд Трампын захирамж түүнийг огцруулах, импичмент хийх үндэслэл хангалттай болно гэдгийг нээлттэй хэлж байна. Дарин ардчилсан намын төлөөлөгчдийн танхимын удирдагч Хаким Джефферс Дональд Трамп цэргийн хүч хэрэглэх эрхийг Конгрессоос авах ёстой байсан ч гэсэн аваагүй Америк нэгдсэн улсыг дайн руу түлхэх эрсдэлтэй үйлдэл мөн гэдэг хэлсэн. Гэхдээ хууль бус эсвэл үндсэн хууль зөрчсөн гэж шууд нэрлсэн. Тэгвэл танхимын дэд удирдагч Кэтрин Кларк илүү тодорхой байрсаар илэрхийлж дайн зарлах эрх зөвхөн Конгресст байгаа. Дональд Трампын Иранд цохилт өгөх шийдвэр гарах ийм эрх байхгүй. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл яах аргагүй мөн гэдэг хэлсэн байна. Энэхүү хууль зүйн маргаан нь Америк нэгдсэн улсын дайны эрх мэдлийн тухай хуультай холбоотой. Энэхүү хуульд зааснаар ерөнхийлөгч зөвхөн дараах 3 нөхцөлд зохиож хэрэглэх боломжтой байдаг. Нэгдүгээрт Конгрессоос дайн зарласан тохиолдолд, хоёрдугаарт тодорхой эрх олгосон хууль батлагдсан үед, гуравдугаарт Америк нэгдсэн улсад эсвэл түүний цэрэг нутаг дэвсгэрт халтсан ийм тохиолдол гарсан үед юм. Гэвч сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчдөр Конгрессийн зөвшөөрлийг авахгүйгээр энэ мэтчлэн гадны улсуудад халдлага хийх болоод байгаа нэг юм. НАТО дэсэд хүчний зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүртэл нэмэхээр тохиролцсон байна. Энэ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын олон жилийн турш уриалж ирсэн шаардлага байна. Тэрээр Европын аюулгүй байдлыг Америк нэгдсэн улс хэд удаан хугацаанд дангаараа өөрчилж ирсэн гэж шүүмжилж ирсэн. Энэхүү шийдвэрийг тэгвэл Испани улсын зүгээс хүчтэй эсэргүүцэж байсан. Гэхдээ эцэст нь тохиролцоонд хүрч улсаа энэхүү шаардлагаас чөлөөлүүлсэний дараа эсэргүүцлээ албан ёсоор буцаан татсан байна. 2 өдөр үргэлжлэх НАТОгийн дэд хэмжээний уулзалт энэ 7 хоногийн Бэмэр гарагт Нидерланд улсын Гааг хотноо эхэлнэ. Энэ үеэр гишүүн орнууд Батлан хамгааллын зарлыг 5% түргэх саналыг албан ёсоор батлах юм. Энэхүү шинэ гэрээ батлагдсны дараа Испаниас бусад бүх НАТОгийн гишүүн орнууд 2035 он хэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5%-ыг Батлан хамгаалах салбартаа зарцуулах үүрэг албан ёсоор хүлээнэ. Энэ төлөвлөгөөнд зааснаар 5% зарлын дор хаяж 3.5%-ыг цэрэг зөвлөл зэрэг гол хэрэгцээнд зориулах бол үлдсэн 1.5%-ыг холбогдох бусад дэд бүтцийн салбарт зарцуулах юм байна. Өнгөрсөн 7 хоногт Испани улсын ерөнхий сайд Педро Санчес энэхүү төлөвлөгөөг эрс эсэргүүцэж НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рүдэд өөрийн биеэр албан ёсоор захидал илгээсэн байсан. Энэхүү захидалд нь 5% босгох нь үндэслэлгүй гэдгээс гадна Испани улсын нийгмийн эдийн засагт сөрөг үр дагавартай гэдгийг хэлсэн байсан.
Дамас Санчес бусад улс орнууд батлан хамгаалахын зарлаа нэмэх хүсэлтэй байгаа гэдгийг хүндэтгэлтэй хүлээж авна. Гэхдээ бид энэ замаар явахгүй. Испани 2.1% зарлаар НАТОд хүлээсэн бүх үүргээ хүн хүч танад хөөрөмжийн хувьд бүрэн биелүүлэх боломжтой гэсэн байна. НАТОгийн гишүүн орнуудын дунд Испани улс нь батлан хамгаалахын зарлалын хувьд хамгийн бага төсөвтэй орны нэг яхааргүй мөн. Нөгөө талаас Педро Санчес нь дотооддоо улс төрийн дарамтанд орж байгаа гэдэг энэхүү шийдвэрт нөлөөсөн байж болзошгүй. Түүний засгийн газрыг суудлаас нь түлхэн гаргаж болзошгүй авилгын дуйлан яг одоо Испани улсад дэгдээд байгаа. Намын эвслийн түнш зүүнний радикал үзэлтэй сумар эвсэл энэхүү зэвсгэлэлд зарцуулах төсвийг нэмхийг бол эрс эсэргүүцэж байгаа. Тиймдээш НАТОгийн удирдлагууд Испани улсыг энэхүү оролцуулахгүйгээр батлан хамгаалахын зарлалыг 5% босгоод хүргэхээр шийдвэрсэн байгаа энэ юм байна. Дашин дуртагт нэм гарагт олон зуун хүн Гаг хотод НАТОгийн батлан хамгаалахын зарлалын өсөлт заман Америк нэгдсэн улс болон Ираны хооронд дайн үүсгэе гэж болгоомжлон чигссэн байна. Жигсагчид Иранд дайн хэрэггүй Ираныг тайван орхих гихчлэн ураа бүхий лоозонгуудыг барьсан байжээ. Дараагийн алт мэдээ. Сирийн улсын нийслэл Дамаск хотын цахад орших грекийн ортодокс буюу үнэн алдартны Мар Элиас гэх сүмд амиа золиослогч итгээд гал нээж бидээ авч явсан тесрэг бөмбөгөд дэлбэсний улмаас одоогийн байдлаар 22 хүн амиа алдаж 63 хүн шархагдсан байна. Энэ талаар өнөөдөр Сирийн төрийн мэдлийн санаа агентлаг мэдээлсэн. Мөн зарим орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хүүхдүүч гэсэн хоригчдын дунд байсан талаар хэлж байна. Энэхүү хадлага нь ойрын хэдэн жил тохиогоогүй. Ялангуяа шинэ цаг Сирийн улсад гарснаас хойш шашны байгууламжийг онилсон анхны томоохон хаалгад тооцогдож байна. Энэхүү эрхтэй холбогдуулан ерөнхийлөгч Ахмад Алшара улсын хэмжээнд хяналтаа тогтоохоор тэмцэж байгаатай холбоотойгоор Сирт хэд даврагч бүлэглэлийнх нь дахин сэргэж магадгүй их болгоомжлыг улам нэмэгдүүлсэн хэрэг боллоо. Одоогийн байдлаар ямар нэгэн бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй. Гэхдээ Сирийн дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурадин Аль-Баба урьдчилсан мөрдөн байцаалтаар исламын улс бүлэглэлтэй холбоотой байх магадлалтай гэсэн. Гэхдээ исламын улс болон Башар ал-Асадын дийлмийн үлдэгдэл хүчнүүд Сирийг докторгүй болгохоор оролдож байна гэж тайлбарласан. Гэрчүүдийн хэлснээр нүрээ халахсан этгээд сүмд орч олныг онилж гал нээсэн юм байна. Хүмүүс түүнийг зогсоохоор дайрах үед орцны хэсэгт тесрэг бөмбөгөд дэлбэлсэн гэж байна. Намайг хадлага болох үеэр сүмд нийтдээ 350 хүн залбирч байсан гэж сурвалжууд мэдээлж байгаа. Түүнчлэн хаалгад 2 хүн оролцсон байж болзошгүй. Нэг этгээд сүмийн хаалган дээрээс гал нээж нөгөө нь амиа золиослон бөмбөг тесэлсэн гэсэн. Хаалгын дараа аюул хүн алдныхан болон яаралтай тусламжийн багууд сүм рүү шуурхаа хүрэлцэн ирсэн. Сирийн хэн засгийн газрын холбогдох этгээдүүдийг яаралтай олж тогтоон баривчилж хатуу хуулийн хариуцлага хүлээлгэхээ амласан байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Германы засгийн газар энэ оны эцэсгэхэд айрамдаа 11 мянган шинэ оронтой гаргахаар басныг мэдээлжээ. Үүнээс 10 мянган цэргийн бус албан хавч байх ба тус шийдвэр нь 2025 оны төсөвт тусгагдж эх 7 хоногт засгийн газрын танхимаар батлагдах юм а. Эдгээр оронтой хуурай замын агаарын тэнгисийн болон цахим хүчний нэгжүүдэд хамаархажээ. Үүний өмнө Герман улсын батлан хамгаалахын сайд Борис Писториус НАТОгийн шинэ зорилтын хүрээнд 60 мянга хүртэл нэмэлт цэрэг шаардлагатай гэж мэдэгдэж байжээ. Украин улсын сэтгүүлчин Орос улбаны улсын цэргүүдийг Донецк руу очихоос сэргийлэх зорилготойгоор Курск мужид цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэлээ. Мөн энэ мужид Орос улбаны улсын 10,000 орчим цэрэг байгаа ба одоогийн байдлаар 90 км2 газрыг хяналтандаа авсан гэлээ. Түүнчлэн Украины тусгай ажиллагаа Орос улбаны улсын үйлдвэрлэлийн салбарт 10.8 тэрбум $10 хохирол учруулсан гэж тооцоолсон байна. Израилийн арим Газын зурагт барьцаалагдсан 3 хүний зохицыг тусгай ажиллагаагаар олж илрүүлсэн гэлээ. Эдгээр хүмүүс нь 2023 онд Хамасын хадлалын үеэр барьцаалагдсан байжээ. Шинжилгээний дүгнэлтээр тэдгээр хүмүүс нь Офра Кейдер, Йонатан Самирано болон цэрэг Лай Левинсон нарын зохицос байжээ. Хамасын хадлалгаар нийтдээ 1100 гаруй хүн амиа алдаж 250 орчим хүн барьцаалагдсан. Тэдний 50 орчим нь одоо ч Газын зурагт байгаагийн 20 нь амьд байгаа гэж Израилийн талаас таамаглаж байна. Бээжингийн цагуурын алба даваа гарагт хэд халалтын анхааруулгыг улбар шар төвшөнд хүргэн шинжилжээ. Бээжингийн өмнөд хэсгийн ажиглалтын станц дээр температур 38.1 км хүрсэн байгаа нь энэ оны хамгийн халуун өдөрт тооцогдсон байна. Даваа болон мягмар гаригуудад Бээжингийн төв болон Талхерийн бүсэд өдөртөө 12 цагаас оройн 6 цагийн хооронд 38 км хүрэх халуун үргэлжилгээр байна. Цагуурын байгууллагаас иргэдэд шууд нарны гэрэлд удаан байхгүй байх гаднах үйл ажиллагааг хязгаарлахыг зөвлөжээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүрлээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.